За сэтгэлгээ бүлгийн бичлэг C 4-ийг оруулж байна. За өнөөдрийн бичлэгээр бид үндсэндээ хоёр том асуулт ярилцах болно. Эхний асуулт нь сэтгэл хөдлөлч нь чамайг удирдах байна уу гэдэг асуулт. Хоёр дахь асуулт нь чи сэтгэл хөдлөлөө удирдах байна уу гэдэг асуулт. Өөрөөр хэлбэл чи удирдагдаж явна уу эсвэл чи удирдах явна уу гэж тийм. Энэ асуулт бол заашгүй хөвдөж тавигдана. Дээр биднээс ярьсан биднээс арилжаа хийхээ чартны ард суугтаа бол хорвоо ертөнцийн юмнаас бол тасарчсан байгаа тийм ээ. Зөвхөн арилжаатай холбоотой юмнууд дээр сэтгэл хөдлөл яригдж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд тэнд чи өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах гэнэ үү, удирдуулж гэнэ үү гэдгээс чиний хийж байгаа үйлдэл хэр зөв явж байгаа вэ гэдэг нь шалтгаална гэж. За арилжаа хийж байгаа хүн чартны ард сэтгэл хөдлөлөө удирдах сурах хэрэгтэй. За удирдах хэрэгтэй. Энэ бол бүр заавал ханш хөдөлдөг, сэтгэл хөдөлдөг, тэрийг дагаад янз бүрийн үйлдэл хийгээд авах байж болохгүй шүү дээ. Яг сэтгэл хөдлөлөө өөрөө удирдаад, хийж байгаа үйлдэлээ өөрөө удирдаад хийх ёстой юмаа хийгээл үлддэг байх хэрэгтэй. Цаашаа ханш тэгээд гүүгээд явдаг юм уу, яадаг юм. Ямар ч байсан хийх ёстой юмаа хийх хэрэгтэй. Илүү биш, дутуу биш. За тэгээд арилжаа хийж байгаа хүн чартны ард сэтгэл хөдлөлөө удирдах сурах хэрэгтэй гэж байна. Хэрэгтэй гэж байна. Энэ бол маш чухал. За удирдах тэгээ сурахын тулд яах вэ гэдэг асуудлуудыг одоо хөндөж ярих гэж. За үүний тулд нэгдүгээрт нь арилжааны журамтай байх хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ удаагийн сургалт маань яваад ингээд биднээс орох ёстой хичээлүүдэд орсны дараа биднээс арилжааны журмаа боловсруулцгаана. Чи арилжаа ихээр чартны ард суухад чиний дагаж мөрдөх тэр журмуудыг биднээс хамтдаа бичцгээх болно. Тэгээд тэр журмаа ягштал мөрдөх хэрэгтэй. За арилжааны журам гэхээр хүмүүс бас нэг ойлгодгүй. За англиар бол яг trading plan гэж хэлээд байгаа. Төлөвлөгөө гэсэн утгатай шулжиж байгаа. Минийхаар бол журам, хууль байх хэрэгтэй. Ер нь нэг тийм хүн заавал энийг дагаж мөрдөх, биелүүлэх ёстой юм байна гэдэг тийм юм байх хэрэгтэй санагддаг. Тэгээд арилжааны журам маань бол биднүүсийн яриад байгаа сэтгэлгээ, аргачлал, менежмент бүгдийг хамруулсан байх хэрэгтэй байхгүй юу? За тэгээд энэ сэтгэлгээ, аргачлал, менежмент гэдэг ингээ ярихаар зарим хүний ой тоонд бол нэг сайн бууж өгдөггүй юм шиг байгаа. Энэ одоо нэг тийм хийсвэр оноолч юм шиг нэг тийм сүртэй юм яриад байна гэж боддөг юм шиг байна. За тэгвэл би та бүхэнд дараах зүйлийг бас хэлье гэж бодож бэлдлээ. Яг тэгэхээр нэгдүгээрт чиний чартан дээр хийж байгаа бүхэн аргачлал. Чи нэг тэрэн шугам татсан уу, нэг Fibonacci татсан уу, нэг high low зурсан уу, нэг индикатор харсан уу? Ерөөсөө чартан дээр чиний хийж байгаа бүх үйлдэл энэ бол аргачлал. За цаашаа явна. Чиний данстайгаа холбоотой хийж байгаа бүхэн мөнгөний менежмент. Чи чартаа харлаа. Ямар нэг аргачлал гарлаа. Чи арилжаа нээ гэдэг шийдвэр гаргаад ирэнгүүт чи данс руугаа харна шүү дээ. За хэдэн хувийг рисклэх үү гэдэг ч юм уу. Волюма хэдээр тавих уу гэдэг ч юм уу. Гэ данс руугаа холбогдоод ирж байгаа бол тэр чинь менежмент. Тэгээ хичнээн арилжаал зэрэг нээх үү энэ төр гэл ингээд янз бүрийн юмнууд дараа биднес менежмент төр үүснэ. За 3 дугаарт нь нэг ба хоёрыг хараад чиний бодож байгаа бүхэн сэтгэл хөдлөж байна. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөл гэдэг юм биднээс эхлээд үзээд энэ тухай би
яриад таанууд ингээд зарим нэг гол санаануудыг ойлгуулах гээд ингээд оролдоод бичлэгүүд хийгээ оруулж байгаа. Яагаад гэвэл одоо энэ 3 дахыг дахиад уншия. 1 ба 2-ыг хараад чиний бодож байгаа бүхэн сэтгэл хөдлөл гэж байгаа. Тэгэхээр чиний сэтгэл хөдлөл, чиний бодол санаа тэр юм чинь аль эрт энэ хоёроос түрүүнд ажиллаад эхэлсэн байгаа байхгүй юу? За одоо ингээд танаас өөртөө сайн бодоод үз. Энэ нийт forex арилжаа хийхч вэ? Ганцхан удаагийн арилжаа хийхч вэ? Энэ гурвын аль нэгийг салгах гэдэг үзэлтэй өөртөө тийм ээ. Одоо би ямар ч чарт харахгүй аргачлалгүйгээр бол арилжаа хийж чадахгүй. Дансан дээр арилжаа хийжтэй эцтэй бол биднээс тийм ээ. Тэгэхээр чин данстайгаа заавал холбогдолтой юм болж хувирна. Энэ хооронд биднээс зөндөө шийдвэр гаргадаг шүү дээ. Тийм стопласаа хаана тавих уу? Арилжаагаа яаж марлах уу гэдэг юм ингээл зөндөө олон шийдвэрүүд гарна шүү дээ. Тэр болгон чинь юу болж хуурч гэнэ үү? Сэтгэл хөдлөл чинь болж хуурч байгаа. За дөрөвдүгээрт нь дээрх 3-ыг базаад бариад хянаад байж идэг хэрэгсэл бол арилжааны журам. Тийм учраас энэ арилжааны журам гэдэг юм байх хэрэгтэй. Энэ их ач холбогдолтой зүйл. Ялангуяа амжилт олоход бол хүмүүс бол олон жил арилжаа хийсэн байдаг. Тэгсэн мөртлөө арилжааны журамгүй байдаг. Зарим хүн маш буруу журамтай байдаг. Тэгээ жишээлх юм бол 2 дахь өдөр 2 арилжаа хийнэ гэсэн журамтай байдаг. Тэр өдөр хань яаж хөдлөхийг мэдэхгүй. Зарим хүн арилжааны журам гэж 60 хуудас юм бэлдсэн байдаг. Гэхдээ би Монгол талаас миний арилжааны журам болж уу гэж надтай уулзсан ганцхан хүн би Монголд. Намайг 2013 онд очиход. Тэр бол 70 настай доржгой байсан. Доржгой надтай уулзъя тэгээ хороолд би тэр алтан дөрөв дэлгүүрийн дор цайны газар суугаад уулзаад доржгойг надаас юу асуух нь вэ гэж бодоход 70 настай тэр хүн харин ганцхан надаас энэ миний арилжааны журмаа гэд үзүүлж ирсэн. Тэгээд засах залах юм байна уу? Шалгаж өгөөч гэж надад хэлж ижлээ. За тэгэхээр хүмүүс энд нэг ач холбогдол өгдөггүй юм. Тэгээд нэг арилжааны журам мурам гэд хийдгүй юм. Би таанусыг гэсэн би арилжааны журам гэд ямтай гэж бол би бодохгүй байна. Тийм учраас энд их ач холбогдол өгөх хэрэгтэй шүү. За цаашаа яваа. За, хоёрдугаарт нь, ерөнхий хоёрдугаарт нь юу хэрэгтэй юм бэ гэхээр нөгөө журмаа мөрд тэгээд сахилга баттай бай гэж байгаа. Тэгэхээр журмаа мөрднөө гэдэг чинь хамгийн бас чухал зүйл шүү дээ. Журамтай байхаас илүү зүйл бол журмаа мөрдөх байхгүй юу? Мөрдөхгүй юм бол журмаар яах юм бэ гэх тэ? Энэ л асуулт байна. Тэгээ мөрдөхгүй юм бол журмаар яах юм бэ гэж тэ? Тэгэхээр биднээс нэг хууль ном гэд баталдаг. Тэгээд тэр хуулийнхаа хүрээнд амьдардаг шүү дээ. Тэгж болохгүй, ингэж болохгүй, ингэж болохгүй, ингэж болохгүй, ингэж болохгүй, ингэж болохгүй. Тэрийг дагаад мөрдөд явж байгаа хүнд ямар нэг сэтгэл хөдлөл, ямар нэг ял шийтгэл юу ч байхгүй. Тайван амгалан тэгээ явжээ. Гэтэл манай их хурал шиг ингээ зарим юм дээр бол тэднээс чинь амьдралны яваад өнгөрчдөг. Тэрэндээ тааруулаад хуулиа засаад байгаа шүү дээ араас нь. Тэгж явал хууль журмаар чи яах юм блэ тийм ээ. Тэгэхээр мөрдөхгүй бол журмаар яах юм бэ гэдэг асуулт байна. Тэгэхээр мөрдөхийн тулд тэр журмыг хийж байгаамаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. За хоёрдугаар сахилга батгүй байна гэдэг бол журмаа зөрчихийг л хэлж байгаа. Сахилга бат гэдэг үгийг бол бас таанаас зөндөө сонссон. За тэр хүн сахилга баттай байх хэрэгтэй л гэдэг. Тэр чинь ямар сахилга бат чинь те? Зүгээр гудамжин сахилга баттай байхыг хэлээд байгаа юм уу? Юу хэлээд байгаа? Тэр маш товчхондоо бол журмаа зөрчихийг л сахилга бат алдж байна л гэж хэлж байгаа. 2013 онд би нэг айлын орцноос энэ зургийг авсан. Их гоё үг байгаа. Хууль биднийг гагцгүй бусдаас биш өөртөөс маань хамгаалдаг гэж. Энэ Хайнрих Хайни гэж хүн хэлсэн байгаа юм да. Тэгэхээр бидний арилжааны журам
биднийг өөртөөс маань хамгаална шүү. Тэрийг л мөрдөж чадах юм бол. За, дараагийн хэлэх зүйл бол журмаа зөрчихийн хэрээр зорилго маань улам цааш холдож байгаа л гэж бодох хэрэгтэй. Энд бол би журам гэдээ ярьж байна. Яг сургалтын дараа биднээс журмаа бичээд ирэхээр бүр яг тодорхой тоонууд тавигдаад, бүр яг тодорхой юмнууд тавигдаад ирнэ. Тэгээд биднээс нөгөө хүснэгтэн дээрээ үндэслээд зорилгоо тавьсан, зорилгодоо хүрэх зам шатаа зурцсан тий. Тэгээд трийгээ журмандаа тусгацсан байж байгаа байхгүй. Тэгэхээр журмаа зөрчин гэдэг бол үндсэндээ нөгөө тэр явах ёстой замаасаа л хазаагаад байна л гэсэн үг. Замаасаа хазаагаад байвал биднээс илүү урт замыг туулж илүү зардал гаргаж ижил очно гэдэг нь ойлгомжтой шүү дээ, тий. Тэгэхээр журмаа зөрчихийн хэрээр зорилго маань улам цааш холдож байгаа гэж бодож өөрийгөө захирах хэрэгтэй. За 3 дугаарт нь нэг үйлдэлийг олон давт гэж байгаа. Тэгэхээр дахиад би журам гэж хэлээд. За нэг юм журам байна гэж бодъё л да. Өглөө усаад 20 сунаах хэрэгтэй гэсэн журам байна. Эхний өдөр айгүй хэцүү, дараагийн өдөр хэцүү, дараагийн өдөр хэцүү, дараагийн өдөр хэцүү, тэгснээ нэг гайгүй, тэгснээ арай нэг гайгүй, тэгснээ гайгүй. Тэгсээр яваад 21 хоног хийж чадах юм бол чи 22 дахь өдөр дээр аяндаа би чинь чамаас өгүүлэн заяа. Тэгэхээр тэр журман дээр бичсэн юмыг хийгээд байна гэхэлэр чинь нэг юмыг л дахин хийгээд байна гэсэн үг болж байгаа байхгүй тийм байгааз. Тэгэхээр энэ бол өөрөө тэр бизнесийн давталтын одоо циклтэй холбоотой зүйл шүү дээ. Жишээлх юм бол одоо барилга барьдаг компани нэг барилга барьж зараад дахиад нэг барилга эхэлж байгаа шүү дээ. Тэрнээс нэг барилга барьчаал нэг тариал нэг маллал ингээл яваад идэггүй шүү дээ. Бизнес гэдэг бол ерөөсөө өөрөө нэг юмыг л олон дахин давтаал хийгээд идэх байхгүй юу. Тариаланчид хавар болгоно л тариагаал тарина шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Энэ жил гантай шатлаа, эрэг жил яхан дахиад тарина те. Тэрний дараа жил дахиад тарина. Одоо чинь сонин байна ч гэдэг юм уу те. Өдөр болгон сонингол хэвлэнэ. Тэгэхээр биднээс ч гэсэн энэ ч өөрийн гэсэн арилжааны менежменттэй, аргачлалтай, өөрийн гэсэн журамтай тэрийг л биднээс дахин давтаад хийгээд байна гэсэн үг шүү дээ. За журмаа зөрчихгүй мөрднө гэдэг бол нэг зүйлээ олон дахин давтаж хийнэ гэсэн үг. За энийг би сая бяцхан тайлбарлажлаа тийм ээ. Мэдээ цаасан дээр хараад бичсэн юмыг хараад тэрийг хийгээд байна гэхээр нэг юмыг л олон дахин хийнэ л гэсэн үг. За тэгээд бүрслээ ахын алдартай үг, миний бас хэлэх дуртай үг. Би 1000 цохилт мэддэг хүнээс айхгүй харин нэг цохилтыг 1000 давтсан хүнээс айна гэж бүрслээ хэлж байсан. Тэгээ би бол бас энийг хэлэх дуртай. 1000 арилжааны аргачлал хүнд хэрэггүй. Харин нэг аргачлалыг 1000 давтсан хүн байх юм бол амжилт. Тэр хэрээр ойрхон болно шүү гэдгийг тодтогж хэлж байна шүү гэж. За дараагийн дугаарт нь одоо энэ арилжаа хийж байгаа хүн чартны ард сэтгэл хөдлөлөө удирдах сурах хэрэгтэй гэдгийг юм. 4-дүгээрт нь демо дадлага сайн хийх хэрэгтэй. Демо дадлага сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр нэг үйлдэлийг олон давт, демо дадлага сайн хий. Энэ хоёр бол нэг юмыг л олон давтах гэдэг санааг илэрхийлээд байгаа. Юмыг олон давтчихэд сэтгэл хөдлөлгүй болдог байхгүй. Жишээлх юм бол чи шинэ ажилд орлоо гэж бодъё те. Хамгийн ихний өдөр чи бодно шүү дээ. Ажилдаа явахтаа л чи бодно шүү дээ. За би энэгээр энэ гудамжаар орох юм байна, энэгээр ирэх юм байна, тэр хүртэл явах юм байна, тийшээ ирэх юм байна, тэх юм байна, бла бла бла. Тэгээд би ажилдаа очих юм байна. Тэрийг чи бодоол замаа хараад бүлтгнээл ингээл явна шүү дээ те. Халцарчихгүй гээл. Тэр чинь бол бас л зөх хэмжээний бас сэтгэл хөдлөл чинь байгаа л байхгүй те. Одоо юу гэдгийг төөрчгүй ч гэдэг юм уу. Буруу эргээд цаг алдахгүй, хожигдахгүй янз бүрийн юм байна шүү дээ. Чи сарын дараа ажилдаа явхад бол тийм олон юм бодохгүй л байхгүй. Нэг мэдгэлээ ажилдаа очиж шүү дээ. Яагаад гэвэл чи тэр олон давтаад байгаа учраас. Олон давтаад байгаа учраас шүү дээ. Тэгэхээр энэ давталт гэдэг юм бол сэтгэл хөдлөлийг алга болгодог зүйл байхгүй юу. За демо дадлага маш сайн хийх хэрэгтэй. Үнэхээр би энийг хийхээр юу болох юм гэдэг юмыг заавал мөнгөөрөө биш те. Демо гэдэг гайхамшигтай энэ боломжн дээр туршаад үзэх хэрэгтэй.
За демо бол гэх юм ямар ач холбогдолтой юм бэ гэж. Тэгэхээр демогийн ач холбогдол бол маш их л дээ. Тэгэхээр манайхан нэг тийм санаа аяа бас зохиолцдог л нэг нэг демо дээр л хийдэг юм байлээ энэ төр гэл. Яг хүн демо дээр хийж байгаа сайн л шүү дээ. Мөнгөөр хийгээл алдааг бол дадлага хийгээл юм туршаал явж л байгаа үст тий. Демогоо хийж хат боротох юу ах вэ? За бас нэг ийм үг бол сонсдог. Юун сүртэй энэ демо үсттэй дахиад нэгийг нээчихгүй юу даа гэж. Ийм юм бол хаяа холдож л байдгийг. Тэгэхээр энэ бол би номон дээр бичсэн танаас номноос бас унших байх. Тэгээ демо гэдгийг бол хүн мөнгөөр хийж байгаагаас илүүтэйгээр бүр сэтгэл зүрхээрээ өвдөж хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж мөнгө рүү очих чи амжилт олно. Тэрнээс демолын чи юу сүртэй хамаагүй газар байсэл дараал үзэлтэй. Тэгэл дуусгаар нь дахиад нэгийг нээгээл. Биднээс амжилттай сайн трейдерүүд болоод явсан байхад тэгж хийгээд байгаа хүн тэндэл байж л байна. Тэрийг л хийгээл байж л байна. Тэгэхээр демо гэдэг маань өөрөө маш ач холбогдолтой зүйл шүү. Демог юун сүртэй ингээд энд бичсэн шиг ингэж бодоод байгаа хүмүүс бол демогийн үр дүн ач холбогдлыг бол хүртэхгүй. Тэгэхээр амжилттай сайн трейдер болж чадахгүй. Яг үнэндээ хүмүүсүүд бол мундаг трейдерүүд гэхлээр дандаа том мөнгөний дансан дээр л боддог. Тэгвэл тэр хүмүүс бүгд таанаас ирсэн бэ? Бүгд демогоос л ирсэн шүү дээ. Тэднээс демог сайн хийсэн л хүмүүс шүү дээ. Цаашаа. За хүмүүс демог бол нэг зураас татдаг, эсвэл байсэл даардаг, сайндаа нэг аргачлал шалгаал нэг баг тест хийж өрдөг юм шиг ойлгохдаг юм шиг байна. Тэгэхээр энэ ойлголт бол маш буруу. Сая би хэллээ. Тэр демо бол маш ач холбогдолтой. Жинхэнэ мөнгөөр хийж байгаагаас баг илүүтэй тэнцээ зовж шаналх хэвээр. Чи тэнд амжилт олох юм бол чи энд амжилт олно гэдэг л одоо юу логик байгаа шүү дээ. Тийм учраас би номон дээр бичсэн байгаа. Демо дээр өөртөө нэг босго тавь гэдэг. Тэгээд тэр босгыг л чи даваагүй бол демо дээр л байх хэрэгтэй гэж бодох хэрэгтэй. Тэгээд баталгаа сайн хийх хэрэгтэй. За демо бол арилжаачдын арилжаа хийхэд шаардлагатай бүх зүйлээ олж авч бас шалгадаг, торшдог ийм талбар юм шүү. Энэ бол маш сайн лаборатори шүү дээ, тийм ээ. Торшилтыг лабораторид л хийдэг шүү дээ. Нэг гой машин хийгээл хан мөргүүлдэг шүү. Лабораторид л мөргүүлдэг шүү. Тэрний дараа л тэднээс амьдрал дээр гараад ийм хэмжээний юм өргөх доторх нь өгчихгүй гэдгийг тогтоодог шүү. Тэгжээж л нийтэд үйлдвэрлэж гаргадаг, тийм. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн салбар гэхэд өнөөгийн явж байгаа түвшнээс 15-аас 20 жилийн урд явж штэ. Өнөөдөр тэр өвчнийг эдгээдэг аргыг олцоод хүн эдгээгээд ах тэр өвчнөр өнөөдөр хүн хөгжил байгаа байхгүй юу? Ганцхан тэр лабораторид байгаа гарч ирэх болоогүй. Бүр тэрэнд хамрагдсан Монгол залуу хүртэл биш штэ. Бүр одоо ямар ч эмчилгээгүй гэсэн. Тэгээ эднээс ч бас тийм өвчтнийг хайж идэг байгаа байхгүй юу? Тэгэл тэр Монгол залуу шалгууртанд тэнцэл ирсэн. Тэгэл туршилт амжилттай болж амьдрын амжилтгүй болж өөхн окей. Тэгэл орсон. Тэгсэн амжилттай болсон. Дараа нэг дуудсан пицца зөөгөө дахиад олддог нөгөөх нь хөгтэй юм болж лээсэн тий. Тэгэхээр демо бол маш том туршилтын талбар шүү дээ. За энийг бол мартаж болохгүй. За демо дээр дахин шалга гэхээр юу шалгах юм бэ гэхээр аргачлалаа шалгана, магадлалаа шалгана, мөнгөний менежмент гэдэг юм шалгана, ялангуяа эрсдлээ шалгана, өөрсдийнхөө бодлыг шалгана, зорилгоо шалгана, төлөвлөлтөө шалгана. Жишээ нь би дээр ярьжсэн те биднес нэг сарын 20%, 30% амжилтыг хийнэ гэдэг зорилго тавиад төлөвлөөд ингээд явлаа гэхэд тэрийг үнэхээр үндслэлтэй бүтэн
эсвэл бүтэхгүй гэдгийг биднээс хаана үзэх юм? Демо дээр л үзсэн шүү дээ. Тэгэхээр демо дээр шалгахгүй юм бол угаасаа байхгүй шүү. Арилжаатай холбоотой бүх юмыг демо дээр шалгаж үзсэн шүү. За, дараагийн дугаарт бол чи бол зөвхөн гүйцэтгэж байх хэрэгтэй гэж байгаа. За, энэ дээр бол би нэг олон юм ярихгүй. Ягаад гэвэл тэр сая энд яригдсан зүйлүүдээс үндслээ та нас өөртөө ингээд бодоод үзээрэй. Тэгэхээр ерөөсөө л чамд нэг цаасан дээр бичсэн юм байх юм байна. Тэгэл чи тэр демо дээр давхижчвал тэнд цаасан дээр бичсэн юмнуудыг л А Б-гөө дагаад мөрдөл хийгээд байх юм байна. Тэгэхээр чи нэг бас нэг гүйцэтгэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар нэг журмыг, ямар нэг зааврыг гүйцэтгэж байгаа хүнд чинь нэг тийм сэтгэл хөдлөө цүүд болоод байх юм байхгүй болчихж байгаа байхгүй юу? Ханш жоохон дээшээ үсрлээ тэр журман дээр стоплосоо ингэж хөдөлгөөл гэж тавьчихсан шүү дээ. Тэгвэл чи тэгэл тэгж хөдөлгөөл тэнд нь авчиж тавилаа шүү дээ. Нөх босоод бүжиглээд баясаад байх юм алга, өөлж унжаад байх юм алга те. Тэр цаасан дээр бичсэн юм л чи дагаал явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бол сэтгэл хөдлөлөө бас өдөртөө сурах ёстой юмны нэг нь бол өөрийнхөө арилжааны журмыг гаргаж аваад тэрийгэ демо датлаган дээр олон дахин хийгээд тэндээ итгэл үнэмшилтэй болж аваад тэгээд дараа нь би бол энэний зөвхөн гүйцэтгэгч нэ гэдэг ойлгоцыг л өөртөө авах хэрэгтэй байхгүй юу. За анхаарал тавьсан явдал баярлалаа. Энэ талаар дор хүрээ сайн бодцоогоорой гэж хэлье. За баярлалаа.